Бидний бусад Христэд итгэгчдээс ялгагддаг зүйл бол ариун сүнсний илчлэл юм. Бурхан бидэнд сүнслэг биеүүдийг өгдөг. Бид энэ дэлхийн хэлээр биш, харин Бурханаас ирсэн хар хэлээр ярьдаг. Энэ нь Тэнгэрлэг хэл бөгөөд Бурханы өгдөг хэл юм. Бид үүнийг ямар нэгэн сургалт, дамжаан сувгүйгээр ярьдаг. Учир нь ариун сүнс бүүм ярьж бидний хэлийг удирдан энэ хэлээр яриулдаг. Мөн сүнслэг биеүүдийг ч бас Бурхан өгдөг. Тэдний нэг нь иш үзүүлэгийн бэлэг авьяас юм. Ийм бэлэг авьяастай эрэгтэй болон эмэгтэй хүн нь сумд Бурханд үйлчилж хүмүүсийн толгой дээр гараа тавих үед Бурхан хүн тус бүр рүү хөвчлэн ярьдаг. Мөн Бурхан эдгэх ба гар тавих бэлэг авьяасыг өгч тэр хүн өвчтэй хүний толгой дээр гар тавьж залбирахад Бурхан өвчтэй хүнийг ивэн эдгэдэг. Ийхүү Бурхан гар тавих бэлэг авьяастай эрэгтэй ба эмэгтэй хүмүүсээр дамжуулан эдгэрлийг өгдөг. Мөн сүнс ялхан таних бэлэг авьяас болон төлөөлөх бэлэг авьяас гэж бий. Та бүхэн хүмүүсийг зовоодог ихэв шидийн хүч, хараа, эсвэл муу ёрын сүнслүүдийн тухай сонсож байсан байх. Бурхан мөн ийм сүнслэг барамтад өртсөн хүмүүсийг чөлөөлж ариусгахын тулд эдгээр сүнслэг биеүүдийг өгдөг. Ингэж эзэн хүний зүрх сэтгэлд амар тайван болон баяр хөөргийг өгдөг юм. Эдгээр зүйлс нь бидний сүмд болдог. Хэрэв та нар бусад сүмүүдийг ажиллахад эдгээр зүйлсийг тэнд байдаггүй гэвэл энэ нь тэд зөв замаар яваагүйгээс болсон юм. Учир нь жинхэнэ зам бол сүнслэг биеүүдийн илэрс юм. Тэнд хүмүүс итгэрч гайхамшгууд болдог, мөн чөлөөлөгддөг. Бурхан хүмүүст амар тайван ба баяр хөөргийг өгч мөн бид ариун сүнсний хэлээр ярьдаг. Энэ бол жинхэнэ Христийн сургаал. Эзэн Есүс Христийн сайн мэдээний жинхэнэ тунхаглал юм. Та бүхний анхаарах ёстой тэмдэг нь Бурханы бошиж байгаа газар. Тэр ийхүү үйлчилдэг. Харин эдгээр зүйлс болдоггүй газар тэр бошдоггүй.